Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр дэлхийн тухай судалцгаая. Саяны үйл явдлаас ямар дүгнэлт гаргах вэ хүүхдүүдээ? Сайн бодоорой. Дэлхийн тухай юу мэдэх вэ? Өөрсдийнхөө амьдарч буй дэлхийн талаар юу мэддгээ? Сайн бодоорой. Нарны аймгийн 3 дахь гариг цорын ганц амьдралт гариг юм. Дэлхийн 4,57 тэрбум жилийн өмнө үүссэн нэг дагуултай 365 оногт нарыг дэлхийн эргэлтийн тэнхлэг нь 23,15 градус хазайсан байдаг нь улирал өөрчлөгдөх шалтгаан болдог. Дэлхийн агаар мандалтай гадаргуугийнх нь 71% нь далай ус эзэлдэг. Үлдсэн 29% нь хуурай газар эзэлдэг. Дэлхийн гүн рүүгээ бүслүүрлэг төстэй бөгөөд цөм майнд царцаас тогтдог. Глобус газар зүйн зурагт юуг төрсөлсөнийг ажиглая. Эдгээр хоёр зурагны аль нь глобус, аль нь газар зүйн зураг вэ? Дэлхийн бөмбөрсгийг хавтгай дээр буулган зурсныг газар зүйн зураг гэдэг. Глобус гэдэг маань дэлхийн загвар, тийм ээ. Дэлхийн бөмбөрсгийн загвар. Глобус болон газар зүйн зургийг сайтар ажиглаарай. Хөх өнгөөр юуг төрсөлсөн байна вэ? Бор болон ногоон өнгөөр юуг төрсөлсөн байна вэ гэдгийг сайтар ажиглаад хараарай. Хөх өнгөөр мэдээж далайг төрсөлсөн байна. Бор болон ногоон өнгөөр хуурай газрыг төрсөлсөн байна. Хуурай газруудыг ялган нэрлээрэй. Газар зүйн зураг сайтар ажиглаж агаад хуурай газруудыг нэрлэе. Хойд Америк, Евраз, Африк, Өмнөд Америк, Австрали, Антарктид. Томоохон хуурай газруудыг их газар гэж нэрлэдэг. Тэгвэл дэлхий дээр маань 6 их газар байдаг байна, тийм ээ. 6 их газраа бүгдээ газар зүйн зурган дээрээсээ олоод энэ нэрнийх нь өмнөх дугаарыг тавья. Газар зүйн зургаан сайн ажиглаад Евразийн их газар хаана байна вэ гэдгийг олоод нэг дугаарыг тавих нь, тийм ээ. Евраз. Дараагийн Африкийн их газрыг олъё бүгдээ газар зүйн зургаас. Африкийн их газар. Хойд Америкийн их газрыг олъё.
Хойд Америк. За Өмнөд Америкийн их газрыг олъё. Өмнөд Америкийн их газар хаана вэ нэ гэдгийг олъё. За Антарктидын их газрыг олъё. За энэ 6 номероор тэмдэглэсэн бол Австралийн их газар ахна тийм ээ. За Евразийн их газар, Африкийн их газар, Хойд Америкийн их газар, Өмнөд Америкийн их газар, Антарктидын их газар, Австралийн их газар гэсэн 6 их газраас бүрддэг байна. За газар нутгийн хэмжээг харьцуулаад сайн хараарай. Их газар ба твийн ялгааг ярилцъя. Олимпийн 5 цагираг байна тийм ээ. За Олимпийн 5 цагирага сайтар ажиглаарай. 5 цагирган дотор төсөлсөн газар зүйн зургийг бас ажиглаа суугаарай хүүхдүүд. Томоохон хуурай газрыг их газар гэж нэрлэдэг тийм ээ. Бид нэр 6 их газар байдаг гэдгийг мэдэж авсан. За их газруудаа чагсаагаад бичье. Евразийн их газар, Африкийн их газар, Хойд Америкийн их газар, Өмнөд Америкийн их газар, Антарктидын их газар, Австралийн их газар гэсэн 6 их газартай. За энэ 6 их газраас дээрээс тулгуурлаад 5 төв болгож бас хуваадаг байна. За төв болгож хуваахдаа хүмүүс, улс орон, нийгэм соёлын ялгаан дээр нь үндэслэн төв болгож хуваадаг. Тэгвэл Евразийн их газрыг Европ төв, Аз төв гэж хоёр ангилдаг байна тийм ээ. За Аз твийг Олимпийн цагирган дээр шар өнгөөр төслөн зурсан байна. За Европ твийг харин хөх өнгөөр төслөн зурсан байна. Африкийн их газар бол бие даасан Африк төв болдог байна. За Хойд Америкийн их газар, Өмнөд Америкийн их газрыг Америк төв гэж. За нийгэм, иргэншил, хэл соёлын төстэй ижил учраас Америк төв гэж нэрлэсэн байна. За Америк твийг Олимпийн цагирган дээр улаан өнгөөр дүрсэлсэн байгаа. За улаан цагирган дотор Хойд Америк, Өмнөд Америкийн газар зүйн зургийг хоёулангийн төслөн зурсан байна тийм ээ. За Антарктидын их газар нь тогтмол хүн сууршдаггүй учраас төв болгон авч үздэггүй. За улирлын чанартай судалгааны багийнхан очиж судалгаа шинжилгээ хийдэг тогтмол хүн сууршдаггүй учраас төв болгон авч үздэггүй байна. За дараа нь Австралийн их газар бол Австрал төв болдог байна. За энэ газар зүйн зурган дээрээс их газар ба твээ ялгаад сайн хараарай. За Европ төв, Аз төв хоёрыг хамтдаа Европ, Азийн твийг хамтдаад Евраз их газар гэж нэрлэдэг тийм ээ. За Хойд Америк, Өмнөд Америкийн хоёр их газрыг хамтдаа Америк төв гэж нэрлэдэг. За Африк төв бол тусдаа бие даасан төв Африк төв. За Австрал маань бас Австралийн их газар маань бие даасан Австрал төв. За Антарктидын их газарт маань тогтмол хүн сууршдаггүй учраас төв болгон авч үздэггүй тийм ээ. Антарктидын их газар. За сайн ажиглаад хараарай хүүхдүүд ээ. За одоо бүгдээр нэг сонирхолтой дасгал ажиллая. Африк төв Австрал твээс хэд дахин том бэ? За газар зүйн зургаан сайтар ажиглаад
аппроктив австрал твийн тэмдэглээрэй. Багш нь аппроктивыг улаан цэгээр тэмдэглэлээ. Австралийг шар цэгээр тэмдэглэлээ. За эндээс харахад аппроктив австралиас яг тэд дахин том байна гэж хэлэхэд бас айгүй хүндрэлтэй байна тийм ээ. Шууд хэлэхэд бас хүндрэлтэй байгаа учраас нэгэн туршилтыг хийж үзье. Туршилтанд хэрэглэх зүйлс нь глобус, гэрэлтдэг нимгэн цаас, хайч макро хэрэг болох нэ. За алхам 1. Глобус дээрээ нимгэн цаасаа байрлуулад австрал твийнхээ газрын зургийн зурх нь. За хоёрт нь зурсан зургийнхаа тойруулан хайчлана. За алхам 2. За глобус дээр аппроктивийнхээ зурган дээр австрал твийнхээ хаачилж авсан зургаанд давхцуулах маягаар хэмжилт хийх юм байна тийм ээ. За зураг 1 дээр нэг удаа давхцууллаа. За зураг 2 дээр за 2 дахь удаан давхцууллаа. Одоо эндээс 2 дахин том гэдэг нь бол ойлгомжтой болсон тийм ээ. Зураг 3 дээр 3 дахь удаагаа давхцуулж байна. За зураг 4 дээр 4 дахь удаагаа давхцуулж байна. За эндээс дүгнэж хэлэхэд аппроктив маань австрал твээс 4 дахин том газар нутагтай юм байна гэдэг нь харагдчихээн тийм ээ. За тэгэхээр та бүхэн гэртээ бус твүүдээ харьцуулаад туршилтыг хийж үзээрэй. За их газруудын талбайн хэмжээг үзүүлж байна. Их газруудын талбайн хэмжээг ихээс нь бага руу нь эренбэлж бичээрэй. За эренбэлж бичихтэй их газруудынхаа нэрийг бичээд ард нь талбайн хэмжээг бичиж яваарай. За жишээлбэл талбайн хамгийн том талбайтай нь Евразийн их газар байна тийм ээ. Евраз гэж их газрынхаа нэрийг бичээд ард нь талбайн хэмжээгээ бичиж явах нь шүү хүмүүстээ. За ихээс нь бага руу эренбэлсэн хүүхдүүд багштайгаа тулгаарай. Зөв эренбэлж үү, буруу эренбэлж үү гэдгийг шалгаад хараарай хүүхдүүдээ. За маш сайн байна. За их газруудынхаа нэрийг англиар нь олж холбъё бүгдээрээ. За харьцуулаад уншаарай. За гэрийн даалгаварт газар зүйн зургаан сайтар ажиглаад хэдэн далай байгааг тоолоод нэрлээд бичээрэй. Дараагийн хичээлээр бүгдээрээ далай тэнгисийн тухай үргэлжлүүлэн судалнаа. Хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа хүүхдүүдээ. Баяртай.